компани дээр онцгой дэглэм тогтоосон. Энэний дагуу бүрийн эрхтөлөөр томилогдсон. За 6 сарын хугацаанд бид 13 сая тонноор 1.3 тэрбум ам.долларын үнэлгээд 13 сая ам.долларыг 13 сая тонн үсийг бол орлуулсан байгаа. Үүнийхээ хүрээнд бид 800 яг бэлнээр бол энэ дээр хоёр янзын тоо байгаа. Яг нөгөө 10 сарын 26-наас яг өнөөдөр хүртэл бид 800 орчим ам сая 800 орчим сая ам.долларыг яг бэлээ оруулж ирсэн. Нийтдээ бас нөгөө урьдчилж авсан орлого буюу нөгөө урьдчилаад мөнгөний авчаад дараа нь нүүрсээ төлбөрийг энүүн дээр бол 200 орчим сая 270 орчим сая ам.долларын бол өрийг барагдуулсан. Нөгөө төмөр замтай холбоотой офтек гэрээн дээр бол 200 гаруй сая ам.долларын үр төлбөрөд гүйцэтгсэн. Тэгэхээр өөрөөр 800 орчим сая ам.долларыг Монгол улсад биднээр оруулж ирнэ гэсэн энэ хэмжээгээр Монгол улсын валютын арга хурцал нэмэгцээ ингэж бид дүгнэж байгаа. За үүнээс зөвхөн энэ 23 оны 1-р хувилбарт бид 440 гаруй сая ам.долларыг бол оруулж ирсэн. Үүн дээр бид эхний 1-р хувилбарт 7.5 сая ам.долларын нүүрс борлуулаад 7.5 сая тонн нүүрс борлуулсан. Энэ үнэлгээ нь 795 сая ам.долларын үнэлгээтэй. Энийг бол нүүрсийг бол борлуулж экспорт хийсэн байна. Тэгэхээр 6 сараар дахин сунгасан цаашдын зорилго төлөвлөгөө юу? Цаашид бид бол Эрдэнэс тавталгаа компани дээр одоо яг тузаараа бол батлагдсан энэ оны экспорт гарах нь бид нар борлуулалт нөөц 23 сая тонн нүүрс. Ер нь Эрдэнэс тавталгаа компани яг хэвийн үйл ажиллагаа бүрэн хүчин чадлаараа ажиллаад явхад нэг сард бол нэг 2-оос 2.5 сая тонн нүүрс борлуулаад авах бүрэн болцоотой маа гэдгээс өнгөрсөн 6 сарын хугацаанд бид харууллаа л да. Энэ цаашид яг энэ үйл ажиллагаагаа идэвхжүүлнэ. Яг энийгээ зорино. Бид эхний 1-р хувилбарт 7.5 сая тонн нүүрс борлуулсан. Яг энэ ирчээрээ явах бид нар энэ оны эцэст 30 орчим сая тонн нүүрс борлуулах юм бол зорилт тавьж байгаа. Нөгөө талдаа Эрдэнэс тавталгаа компани яг 12-13 жилийн түүхтэй нүүрсийг бол ер нь сайн чанарын нүүрс бол их хвчлэн борлуулж ирсэн. Энэ бол өөрөөр сорчлох гэсэн үг. Нөгөө талдаа яг энэ уурхай нөхцөл байдлын хувьд бол жоох эрчим хүчний нүүрс, сул кооксч нүүрсүүд нь бол нөөцөх байна. За энийг бол овоолго байдлаар үүсгэж явах юм. Тэгэхээр бид ер нь Эрдэнэс тавталгаа компаниас олборлож байгаа бүх бүтээгдэхүүнээр нь зардаг болъё, сорчлох уу гэдэг ийм зорилт тавьж байгаа. Энэ үрээндээ биржээр бид эрчим хүчний нүүрсийг 2 удаагийн арилжаагээд 200 орчим мянган тонн эрчим хүчний нүүрсийг бол борлуулсан 70 гаруй ам.доллараар. Одоо сул кооксч нүүрсийг бид борлуулахаар бол зорж байгаа. Тэгэхээр энэ онд бид ер нь энэ бүтээгдэхүүнээ ингээд сорчлохгүйгээр ингээд явхад сул кооксч нүүрстэй бид 6 сая, эрчим хүчний нүүрстэй бид 2-оос 3 сая борлуулаад үлдсэн дээр кооксч нүүрсээ зараад явах юм бол нөгөө талдаа Эрдэнэс тавталгаа компани зарж байгаа нүүрсийг бид аль болох үн өргөх ёстой. Энэний тулд бид нүүрсийг угааж байж болж ингэж зарах ёстой. Энэ үрээндээ угаах үйлдвэрийг бол одоо төсөл хэрэгжиж байгаа. Гэрээний дагуу 24 оны 7 сард ашиглалтанд орно. Тэгэхээр энүүнийг бид аль болох одоо богино хугацаанд 1 хоногийн өмнө ашиглалтанд оруулахын төлөө бол зорж ажиллаж байгаа. Хэрвээ энэ угаах үйлдвэр хүчин чаднууд жилийн 10 сая тонн нүүрс угааж байжуулах ийм хүчин чадалтай үйлдвэр. Энийг ашиглалтанд оруулаад явах юм бол Эрдэнэс тавталгаа одоо зарж байгаа нүүрснээр биднээс 60-аас 80 ам.долларын нэмэлт орлого 1 тонн нүүрсээс орох юм боломж бүрдэж байгаа. Тэгэхээр Эрдэнэс тавталгаа компаниг бид аль болох ашиг нэмэгдүүлэх, олборлож байгаа бүх бүтээгдэхүүнээ зардаг бол сорчлохгүй ийм байдлаар нөгөө талдаа бид өртөг зардлаа хямдруулах бол ийм зайлшгүй шаардлага үүсэж байгаа. Жишээ нь байжуулах үйлдвэр дээр бид тооцоо хийгээд үзэхэд тээврийн зардал жоох өндөр гарна. Гэхдээ бид энийг конвейерын бол арай өөр технологи нэвтрүүлэх юм бол энэ одоо 1 тонн нүүрсийг байжуулах үйлдвэрээр зөөгд угаахад одооны тооцоогоор 24 мянган төгрөг зарагдахаар байгаа. Бид энийг конвейерын систем нэвтрүүлэх юм бол энэ 3400 төгрөгөөр хямдарна. Тэгэхээр бид аль болох хашгаа нэмэгдүүлэх, хүртэг зардлаа сүүлийн технологи ашиглаж ингэж нэвтрүүлэх энэ төлөөлж зарж байгаа. Тээвэрлэлээр нь ямар акс дэвшил гарч байгаа вэ? 4000 гаруй жишээл өгöd байгаа нь Багдад байна гэдэг. Яг ийм байгаа. Нэг боломж байгаа. Бид ер нь өнгөрсөн онцгой дэглэм тогтоохоос өмнө бол нэг өдөрт тогтмол нэг 200-300 машин л нүүрс тээвэрлэдэг байсан юм байна лээ. Тий одоо. За бид цагаан адаар дамжаад хэл гардаг. За бид бол экспортоо нэмэгдүүлсэн хүрээндээ бол өдөрт бол тогтмол 800 гаруй тээврийг хамгийн оргил үедээ 1100 гаруй тээврийг гарч байгаа шүү дээ. Тэгэхээр бид тээврийг бол аль болох энэ нөгөө дотоодын тээврийн компаниудаа
зохион байгуулалт нүүрс тээврийн дээр явуулж байгаа. Энийг бол бид ил тод нээлттэй төрийн худалдаа агентлагтай хамтраад тээврийг бол нэг хамгийн хямд үнийн санал өгсөн тээврийн компаниудаар нүүрсээ зөөлгөд ингэ явж байгаа. За нийтдээ Монгол улсад яг энэ нүүрс тээврийн зориулалттай юм хүн даацсан автомашин 22 мянган автомашин байна гэдэг автомобилийн үндэсний судалгаа байгаа. Энээс бид одоо өөрөөр хэлэх юм бол энийг бол бид бүрэн бас дангаараа эднээс тавталгын нэг тээвэрт ашиглах бол боломжгүй шүү дээ. Бид үүнээс одоо юу гэдэг нэг 5-6 мянган манай тээвэрт явна. Тийм учраас бид сонгон шалгуулалт энэ дээр ингэ зарлаж байгаа. Нөгөө талдаа яг хилээр гарахад нөгөө сий зөвшөөрөл гэдэг асуудал байна. Сая бид 2 дугаар үйлрлийн сий зөвшөөрлийг бол олгосон. Гэтэл 13 мянган хүсэлт ирж байгаа. Бидний олгох хязгаар нь 4680 гэдэг ингээд байгаа. Тэгэхээр бид бол яг энэ нэг нь бол аль болох нээлттэй ил тод ийм байдлаар бол олгосон. Тээврийн компаниудыг бол бид аль болох ажилтаа болгож байгаа шүү дээ. Энэ хэмжээгээр бол одоо нэг ийм статистик тоо үзэхэд тээврийн компаниудын бүтэн жилдээ төлдөг байсан татвар 2.5 дахин сая нэгдүгээр үйлрэлд нэмэгдсэн байна лээ. Тэгэхээр бид энийг юу гэж дүгнэж байгаа гэхээр бид экспортоо нэмэгдүүлж, энийг тээврээ нэмэгдүүлж, дотоодын тээврийн компаниуд тэгээ орлого бол нэмэгдэж байна. Бас энэ хэмжээгээр тэгээд Монгол улс төр татвар нэмэгдэж байна гэж ингэж бол тооцож байгаа. Өнгөрсөн жил гэрээ хийгээд мөнгөө төрүүлээд өгцөн. Тэгээд ажилтнанд дуусаагүй байгаа. Хичнээн сая тонн нүүрс байгаа вэ? Өнгөрсөн жил үрдэн дуусаагүй. Яг одоо сая ийм бид нар тооц. Яг нийтдээ Эрдэнэс тавталгаа компани дээр онцгой дэглэм тогтоох үед 178 нийт гэрээ байсан. Үүнээс 133 гэрээ нь ам нөхцөлтэй гэрээ байсан. За үүнээс бид 3 сарын сая энэ оны 3 сарын 31-ний байдлаар хугацаанд дууссан гэрээнүүд бүгдийг цааш дуусгах болгосон. Бид бол шинээр цааш ам нөхцөлтэй гэрээний хугацаа дуусвал сонгохгүй гэдэг юм байсан. За хугацаанд дуусаагүй нүүрсээ бүрээ авч чадаагүй байгаа гэрээнүүдийг бид нар хилцэл хийгээд хил нөхцөлөөр шилжүүлсэн. Хил нөхцөл шилжүүлнэ гэдэг нь биржийн үнээр Тэгэхээр зөрүү нь яаж гэж байгаа бол мөнгө. Зөрүү нь бол яг л ялгаа. Учир ам нөхцөлтэй байсан гэрээг чинь 100-аас 110 $1 байсныг сая 170 180 $-аар хил нөхцөлөөр шилжүүлсэн шүү дээ. Ингээ бид 80 хэдэн гэрэлээ? 87 гэрээг бид хилцэл хийж чад юу шилжүүлсэн. Хил нөхцөл рүү буюу биржийн үнээр шилжүүлсэн. Одоо энэ Эрдэнэс тавталгаа ингээ ашигтай ажил хийхээр нөгөө хувьцаа 1072 хувьцааны үр ашгаа хүртэх гэдэг асуудал яригдж байгаа. Таавал одоо угаах үйлдвэр баригдаж байгаа 24 оны 7 сар ихэд ашиг хүрв. Яг энэ 1072 хувьцааг амтай болгох энэ баялгаас ардсан маа нөгөө хувьцааныхаа ашиг хүртэх энэ дээр ер нь ямар бодлого барьж ажиллаж байгаа вэ? Тэр засгийн газар их хурц шийдвэрээ гаргаад явах л байна. Эрдэнэс тавталгаа компани 18.4% 2012 оны 4 сарын 11-ээс өмнө төрсөн 2.5 сая иргэд эзэмшиж байгаа. За энэ бол улсын хурлын шийдвэрийн дагуу ингээд 18.4 нь сая хэлдгээр нь 2.5 сая иргэд эзэмшиж байгаа. За Эрдэнэс тавталгаа компани 19 оныхаа ашигаас 20 онд те 20 онд ингээд ногдол ашиг ингээд өгсөн юм байна лээ. Тэгэхэд нэг иргэнд 96 мянган төгрөг ингээд тараасан. За бид яг нь ер нь бол ингээд компани хамгийн зөв засаг хувьцаа эзэмшдэг ногдол ашиг тараасан. Тэр хувьцаа эзэмшиж байгаа хүмүүсүүдээ ашгийг нэмэгдүүлэх аль болох тэдэнд хүртэг өгөөжийг нэмэгдүүлэх ийм шаардлага байгаа. Гэтэ бид одоо яг өнгөрсөн 2022 оны жилийн эцсийн тайлангаар ашиг бол 1.3 их найдаа ашигтай ажилласан. За 1.3 их найдаасаа бид 18.4% эзэмшиж байгаа 2.5 сая иргэдтэй яг 2019 оны ашгийг 20 онд хуваарьсан зарчмаар олгол нэг иргэнд нэг 100 юм уу 100 гаруй мянган төгрөг оногдно. За нөгөө талдаа бидэнд сая энэ угаах үйлдвэр байна уу ингээд өөрийн энэ төслүүдийг дуусгах зайлшгүй шаардлага байна. Тэгэхээр яг бид сая миний өмнө хэлсэнчлэн угаах үйлдвэрүүдэд яалтаа үйлдвэр ашиглалтанд оруулаад орлогоо нэмэгдүүлэх нь энэ төрлийн чухал. За ингэх юм бол нэг дон үрснэж бид 60-80 $80 нэмж олох боломж байгаа. Тэгэхээр бид яг ногдол ашиг тараах уу одоо угаах үйлдвэрээ дуусгаж илүү өрөөгөөж хувьцаа эзэмшдэг хүртээх өгдөг ийм сонголт байна. Гэхдээ бид энэ асуудлаа тусдаа танилцуулна. За одоо аудитд ороод дуусж байгаа. Тэгээд тайлангаа бид үр дүнгээ аудитсан тайлангийнхаа үзүүлэлтийг тусдаа танилцуулна. Дараа нь хувьцаа эзэмшдэг оролтоо танилцуулна. Тэн дээр 4 сарын 28-нд Эрдэнэс тавталгаа компани хувьцаа эзэмшдэг оролт зарлалцсан. Тэр хурал дээр эцсийн шийдвэр гарна. Тэр хурлаар одоо тэр 18.4% эзэмшиж байгаа 2.4 иргэндээ ногдол ашигаа тараа гэх юм бол бид яг тэр ногдох хэмжээгээр нь
ямар зарчмаар олох вэ гэдэг шийдэл дараа. Компани бас ашигтай ажиллаж байгаа гэсэн 4 тэрбум өртөө гэж. Ер нь хаана Яг хоо өртөө юм бэ? Хизээ ямар байдлаар төлөх юм? ер нь яг урд энэ хэд хэдэн ингээд үр төлбөрүүд бол байна. За урт хугацаад үр төлбөрүүд гэдэг дээр 2022 онд урьдчилаад авсан орлого гэдэг маань мөнгөний урьдчилаад авсан 603 сая ам доллараас яг 22 оны 10 сарын 26-ны өдрийн байдлаар 585 сая ам долларын ингээд үлдэгдэл байсан. Энэ маань бол за мөнгөний урьдчилж авчаад дараа нь нүүрс өгөх гэрээтэй энэ маань өр гэсэн үг. За энэ үр төлбөрт ингээд байна. Тэгэхээр 585 сая ам доллар гэдэг маань одоо ханшаараа бодох юм бол нэг хэдэ 3.5. Тэгээд ийм үр төлбөр байна. Бид энийг яалтаа багтаасан. Нөгөө талдаа 2019 онд гаргасан бондын үр төлбөрээс сая тэрнээс бид 400 гаруй тэрэн төгрөгийн бондын өрийг сая 4 сарын 7-ны өдөр бид дахин санхүүжүүлсэн шээ өөрийнхөө орлуулалтын орлогоос ингээд хугацаанд төлөлдсөн. За үүнээс гадна дахиад одоо биднэрт заашгүй шаардлагатай 280 сая ам долларын тэр урьдчилж орсон тэр мөнгөний авцсан өрийг бид барагдуулах шаардлага. Тийм нүүрсээр. За энийг бол бид нүүрсээр яалтаа барагдуулж дуусгах бол ийм бол шаардлагууд бол байгаа. Тэгэхээр богино хугацаанд бид энэ үр төлбөрийг дуусгачаад дараа нь бид цаашаа өргөө явах бол ийм байна. За нөгөө талдаа бол бидэнд яг богино хугацаанд үр төлбөр гэдэг энэ төр хүмүүс яриад байна шүү дээ. Яг богино хугацаанд үр төлбөр гэдэг нь бид яг одоо тэр бол тайлан хугацаанд бид төлөв барагдуулсан. Өөрөөр хэлэх юм бол Эрдэнэс тавталгаа компани борлуулалт хийхээр төлөх татвар бол нэмэгдэж байна. Бид одоо яг эхний нэгдүгээр улирлын байдлаар биднээс борлуулалт 7.5 сая тонн нүрс зарцтай холбоотой бид нэг хинэ төгрөгийн татвар төлнө. Бидний төлөвлөжсөнс 500 гаруй тэрбум төгрөг чинь бид нэр илүү татвар төлнө. За энийгээ бид одоо 2 дугаар улирлаа төлөхөд дуусгасан. За ингээд нөгөө талдаа өмнө нь энэ компани дээр ингээд ажил гүйцэтгэсэн бол нүүрсээр төлбөрийн барагдуулалт гэсэн бид бол энэ зогсоосон. Мөнгөөр төлбөрийн төлж байгаа. За одоо нэгдүгээр улиралд одоо Эрдэнэс тавталгаа компани дээр хөрс хуулалт олборлтын ажил хийсэн юм тэгээд дараа улиралд нь мөнгө өгч. Энэ бол богино хугацаанд үлдэх гэдэг байгаа. Энэ сая хэлдгээр өөр нэг найдварын татварыг нэгдүгээр улирлын борлуулалтаас бид нэр 2 дугаар улиралд төлнө. Дараа нэгдүгээр улирлын гүйцэтгэх ажлын үйлчлэгчдийн бид нэр 2 дугаар улирлд төлнө. За энийг бол хүмүүс үр төлбөр ихээс бид нөгөө татварыг улирлуулаар нь тооцоол дараа улирлалтаа төлөөлж явдаг юм байна. Урт хугацаад үр төлбөр дээр бондыг бид 8 сард бид дахиад 100 гаруй тэрбум төгрөгийн бондын 2 дахь удаагийн төлбөрөөр төлнө. Энийг бол бид бол өөрсдөө төлөөлж явах юм болцоотой тийм. Нүүрсээ биржээр худалдаалж байгаа үнэ нь их өндөр байгаагаас цөөхөн компаниуд оролцож байна гэдэг ийм мэдээлэл авах шүү. Тэгэхээр үнийн ер нь яаж нэг худалдаанд хичнээн компани оролцож байгаа вэ? За бид 7 удаагийн арилжаа сая биржээр арилцсан. За тэгвэл энэ дээр нэг хэд юм байна. За мэдээж биржээр анх удаа нүүрс ингээд арилжахад мэдээж манай гол худалдаа авахч бас хурд хөршийнхний бас хүлээл бас тэдний байр суурь энэ төр юмнууд байна л да. Бас мэдээж биржээр нүүрсээ зарахад нэг нөгөө ихэд амаргүй байсан. За бид үн тогтоог асуудал үүснэ. За яг урд ганц мод бонтон дээр урд байгаа зах зээл дээр байгаа нүүрсний үн жишээ нь 197.8 200 орчим доллар биш. Тэгэхэд энийг бид нэр хэдэн ам доллароос доод үнээр дуутгах гэдэг нэг асуудал байна. За хэд доогуур үнээр дуутдаг. Тэр маань дээшээ явж өгөхгүй бол бас хямдаар борлуулагдах асуудал үүснэ. Тийм учраас бид болж өгвөл ерөнхийдөө нэг хямдаар дуутгах гэж байсан. Гэхдээ бид одоо чинь урд 197 98 таа авахд бид 178.6-аас дуутсан. Жишээ нь 20 ам долларын зүрхээр дуутаж. Тэгээ энэ яг дээшээ яваад 2 3 доллар өссөн. Ингээд бирж дээр бол яг үнийг аль болох өрсөлдөөн бий болох зорилгоор нэг талдаа үнэ хямдруулах юм зорилт байгаа гэсэн. Нөгөө талдаа бид энэ Монголын баялаг л бид энийг бас 1 доллар гэсэн ахиу зар. Нөгөө талдаа бид яг одоо зарим компаниуд бол хилийн наадлын гашуун сухад Чингэлэг терминал дээр биржээр арилжж байгаа шүү дээ. Бид бол хилийн цаадал ганц мод дээр бүргэж өгөх нөхцөлтэйгээр дуудаж байгаа. Энэний зүрэн дээр бас манай орлого нэмэгдэж байгаа. Тэгэхээр яг бид аль болох одоо ингээд биржээр арилжж байгаа нүүрс цаадалтай хоёрын зөрүү үүсгэхэд бид хамгийн бага зөрүү үүсгэж байгаа компани бол Эрдэнэс тавталгаа компани. За нөгөө талдаа яг үн өндөр байна, танай арилжаанд оролцохгүй гэдэг юм. Гэхдээ сүүлийн хандлагууд бол нэмэгдсэн. Яг нөгөө талдаа нөгөө хятадын манай урт төсвийн худалдаа авагч нар бол бас үн хэлбэлцэлтэй байгаа учраас
жоохон болгоомжилж байна. Туршилтын арилжаа гэдэг дээр бас харж байна, ажиллаж байна. Яг сүүлийн арилжаанд бол нэг 4 энэ төр оролцсны нэмэгдээд явцсан шүү дээ. Тэр бол цаашдаа одоо дараагийн юм томоохон компаниуд биржид орохоор хөнгөн бирж бүртгүүлсэн байгаа. Энэ нь бол өөрөөр хэлэх юм бол орд түвшин юм бодлого бол энэ бол Монголын хөнгөн биржийн арилжаанд оролцож бид нүрсэн авах юм байна гэдэг хүлээн зөвшөөрч дэмжиж байна гэсэн.